Төрийн их наадмын дэнж адуун соёлын дивжэн дээр арилшгүй мөрөө үлдэн айраг түрүүн турдасан сууд хурдан хөлгүүдийн талаар хүргэдэг NTV телевизийн 100-ны хөлгүүд цуврал нэвтрүүлгийн 16 дахь дугаарыг та бүхний хүртэл болгож байна. Монгол үеийн хөгжлийн оргил зан үйл, морин эрдний заяа зэслийн далд эрдмийг өндөр ёс суртахуунд шингэн цэнгэдэг. Үнэт өв соёлыг уламжлан тээж, өнөө үеийнхэнд хүргэж ирсэн өвгөн үеийн арга барил, алдарт хурдны талаар сонирдуулах энэ удаагийн дугаард Түваймгийн Баян цагаан сүмийн харьяат Монгол улсын Манлавьяас Даваа хүүгийн Баянбатын төрийнхөө хоёр наадан нэг төрүүлж хоёр аман хүзөөдөж хоёр аригдсан наран хонгор азраг мөн Түваймгийн Сэргэлэн сүмийн Авдар хангаа нэгдлийн малчин Монгол улсын Манлавьяас Далахын Дамдангийн Ардын хувьсгалын оюун хоёр нааданд нэг төрүүлж нэг аман хүзөөдөж нэг аригдсан Арансэл урал морины талаар хүргэнэ. Хурдны талаар хуучлах нэвтрүүлгийн зочноор Монгол улсын 100-ны Манлавьяач Даваа хүү Түваймгийн Сэргэлэн сүмийн уяач Гомжвын Батсуурнаар өргөдөн оролцлоо. Таны одоо энэ өмсөж байгаа хүрэн болвол их сайхан ийм мэд байна зүгээр. Хүний юмд одоо нэгдүгээр шунаад зүгээр асуусангүй. Монголын уяачид, Монголын хүчит бөхчүүд, Монголын мэрэгэн харваачид гэдэг бол дэлхийд энэ Монгол хүн байна гэж харах энэ үндэсний хэмжээний ондоошлуулсан энэ хувцсыг бол их сайхан өмсөж явах хэрэгтэй юм л да. Таны хүрэн ер нь хин гэдэг хүний одоо бүтээл хин гэдэг хүн санааг нь гарсан ийм хүрэн бэ. Энэ биосенсорын маралддаг. За. Тэгээ яг их би дөрөв хүчтнэр тасаж хийсэн. Хоёр гартаа энэ дэшнийхэд луутай байж. Энд ойт арда хангаардтай. Тэгэхээр хүнээр хийлгсэн юм аа. Хүнээр хийлгсэн. Санааг нь та гаргасан. Шийм хүрэн энд дагддаг. Зүгээр манай уяачид одоо ингээд улсын баяр нааданд морь аригдуулчаад ингээд аргийн морины хашаанд дохиод орж иж байгааг нь харж байхад зарим нь ч одоо бодоолохтой ч байж идэгэл юм зүгээр бас нэг төрт ёсны юмыг сайхан хүндлээд байвал зүгээр юм уу да гэсэн бодлыг үднэс танаас асуулаа. Ер нь юу л да. Баднад таагддаг юм аа. Цагаан цамцтай шавж явах шиг. Бид нар өнөөдөр зөвхөн морууд хөрөлдөж байгаа. Энэ чи төрийн хэрэгт оролцож байна гэсэн үг. Төрийн хэрэгт оролцож байна гэсэн үг. Тийм учраас би авч явах. Чухал мэдээ шаардлагатай болов санагдав. За өнөөдрийн дугаарт бол 16 дахь дугаарт наран хонгор гэдэг одоо хурдан азраг бол одоо бидний цаг үед бас хурдлж байгаа ийм хурдан азраг. Тэгээд наран хонгор азраг бол миний сонссноор хамгийн олон үедээ улсын нааданд төрүүлж яригдсан азрагны жагсаалтанд бол одоо ер нь баг хамгийн дээр нь чихөө одоо орохоор юм уу ер нь гэж боддгийн. Та хүүгийнхэн хонгор азрагны удам өгшлийг нэг сайхан сэрүүлээч хідэн үеэрээ ер нь хурдлсан адуу юм бэ? За эцэг талаасаа бол одоо 1971 онд төрүүлсэн. Манайхны Баян цагаан сүмийн их уяач тожил гэж хүү байсан. Төрүүлсэн зээл азрагны үр манай хөр азраг. Тэр зээл азрагны эцэг болохлын зэрэг 1963 онд 700 гаруй азраг уралдахад ам үзүүлсэн тожлын зээл азраг. Улсын наадам Түваймгийн 40 тийм ээ. Тэгээд тэр даагны хүүхэд дааг азраг улсны хүүхэд бол манай хөр азраг. Улсын нааданд дөрөв төрүүлж нэг аригдсан, нэг зургаад ирсэн доо. Тэгээ түүний хүүхэд Соломон Халтар гэдэг азраг төрийн нааданд нэг төрүүлж нэг аман үзүүлсэн, их хурдад нэг төрүүлсэн. Түүний хүүхэд Төгсөвлөр гэдэг азраг байсан. Хязгаалаараа алдчихаж байгаа хөлийн мутгас үлд нь олж аваад улсын нааданд 1902 онд нэг уралдуулаад 11 тас хийсэн да их хурдан байсан да. Түүний хүүхэдэлдээ хөгсөлдрийн хөслөнийг морин тойруулгын алтан газ гэдэг азрагны төрсөн үр байснаас гарсан. Тэгээ манай солон дураар гарсан юм аа. 4-5 үеэрээ эцэг талаасаа удаа. За их талаасаа удаа явчих юм бол энэний дээдх нь бүр ярих юм бол гал шарын хил барагдаг азраг байсан. Хинт аймгийн ойтой жил 63 он төрсөн гэдэг байна. Тэр азрагны удам орсон. Мөн дээрээс нь Дорногов аймгийн Ихэд сүмийн Адилвишийн хонгорууд орсон. Энийг богинуулсан их уяач манай Наран гэрэл гэдэг хүн байсан. Дорногов аймгийн Ихэдийн. Тэгээд тэр хүний хонгор халзангуу манай аав 1981 онд тодолдож авсан. Тэнийг аваачаад манай өөрийн 81 онд 11 дорсын манай холоозог байсан. Багада улсын нааданд 6-7-8 орж ирсэн тийм азар байсан. Тэрэн дураагаас охин байцыг манай морин тойруулгын
солон гэдэг савжраалтаас дурaalгаад гүрэгчээ дараад сохуулж ганц хүү тавьсан миний их тэр хоёрын дундаас гарсан тэр өндөр зүйлийн төлгөө хөсөвдөр болгоод ингээд гарсан муу л да. Төв аймгийн Баянцхан сүмийн харьяат Монгол улсын манлавьяач Даваахүгийн Баянбатын наран хонгор азраг 2011 оны ардын хувьсгалын 90 жилийн үндэсний хоёр наадам шүтлэн үрээ 7 2012 оны ардын хувьсгалын 91 жилийн их хоёр наадам хязаалан үрээ аман хүзүү 2013 оны ардын хувьсгалын 92 жилийн ойгоор соёолон азраг өнцсөн 2014 оны ардын хувьсгалын 93 жилийн ойгоор хавчиг азраг улсын их хоёр наадам төрүү магнат рудасан 2015 оны ардын хувьсгалын 94 жилийн ойд 7 настай азраг уралдаагүй өнцсөн 2016 оны ардын хувьсгалын 95 жилийн ойн их хоёр наадам 8 настай азраг аман хүзүүцсэн 2017 оны ардын хувьсгалын 96 жилийн ойд 9 настай азраг айргийн 4 2018 оны ардын хувьсгалын 97 жилийн ойд 10 настай азраг айргийн 3 турдаснаар төрийн хоёр наадам нэг төрүүлж 2 аман хөзүүдж 2 аригдсан алдар турдан хүлгээ. За тэгэхээр одоо 72 он дааг төрүүлсэн хүрэн тэрний эцэг нь 63 он 64 онд улсад аригдсан хүрэн за тэрний төлөнд танай хүрэн цолмон халтар гэдэг ямар ч байсан мэдж байгаагаар нэг 5 үедээ улсын наадамд аригдсан азрагны удам юм байна. Тэрнээс дээшээ бол та ер нь мэдэх үү? Тэр тожлын хүрэн гэдэг азрагны дээд тал болохоор бүр даншиг наадамд төрүүлсэн гэлгэрийн билийн тэр алаг азраг гэдэг байсан гэж. Урдан зээрдмөр алаг үрээ гуравтай Батонгой одоо гэлгэрийн билгөө хүү юм. Батонгой гэсэн өгүүлам сегмент гэдэг хүн. Тэгэхээр сегмент өгүүлам гэдэг хүн Тэгэн гэдэг газар мороо үйж байгаа. За миний бие муудаад байна. Гэт 2 3 хүн явуулсан юм да 2 хүн. Чи дашгийн наадмад оролдоод ирэх. За би явж чадахгүй би чи ирэх гэдэг. Тэгээ дашгийн наадмад очиодсан энэ ам мэдээ. Алгазгийн төрүүлээд, зэдвэрн төрүүлээд сүүцгээ хайралаг соёлон 3 тас гэдэг. Тэгсэн тэр тэгмэд өгөл ав тэнд ойдсон. Бурхан бас. Бурхан бас. Тэнгүүд нөгөөдүүл нь алгазгаа одоо энэ манчиотогтод өгсөн байгаа. Өргөл байсан. Одоо өргөл одоо миний ахын хойдыг авч яваарай гэдээс. Тэг алгазгийн өгсөн. Алгазг энэ аваад тэгээд одоо бэлгэзийг янз бүрийн болсон чи танаагч мөн ч мундаг урдтай явах болсон да гэж. Тэгж хэлж байсан гэдэг. Тэгээд одоо тэдний адуу хариулж байсан одоо тэр манайхны сүрэн бандгээд тэр баасан хүү энэ чинь дээд тал нь манчуудын уяач сууж үү манай эдэрч тий. Бас тийм учиртай шүү. За тэгээд энэ ч бас нэг талаас манай морин төрөлгийн салхин гэдэг халдаас орно. Би хонгор азраг нэг улсын наадамд төрсний дараагаар тоож байсан төрийн наадамд эдэн талаас үзэхэд 13% 4% тэгсэн шүү. 13 4 төрийн наадамд аригд төрүүлсэн азраг. Аригд төрүүлсэн азрагны удам цугларсан байсан. Эцэг талаас. Тэ манай одоо тийм л мундаг сайгант нэг таарсан тий. Эцэг нь одоо хөх цавдар гэдэг азраг л одоо улс улсын наадамд аригдаагүй л азраг юм да. Ерөн зүгээр одоо тэр цавдар азраг аригдсан бол бас нэг тасралтгүй хичнээн ч үеэрээ байсан юм. Тэр цавдар азраг аригдах хэмжээнд байх азраг байж чадвуу. Ер нь энэ хонгор азрагтай зэрэгцүүлээ зогсвол одоо ер нь аль талд нь зогсохоор азраг байсан бэ? Энэс би илүү ойлгүй. Манай цавдар азраг. Тэшээ ганц хөвлийн наадамд 2 хуралдаад улсын наадамд нэг уралдсан шүү дээ. Нэг уралдахтай нэг шуурэ хөлийн мод тусаад уралдаад 6 дарсан нэг хөвлийн наадамд. Тэгээд дараа жил хөвлийн наадамд уралдсан, цагаан сарын наадамд уралдсан. Манай Максыг нэг цэвэр элитэсгийн ардтай. Макс Ганбат хоёрын цэвэр зэрэг дунд орсон. Тэгээд цоллуулж байсан. Тэгээд цоллуулахт би хажуунаас нь урдаас нь харж байлаа хүүг цоллуулсан. Нэг тэмээний бүхэд нэг хавьд шүү дээ. Тийм л харагдаж байсан. Тэр хоёр цэвэр азраг нэ. Тий. Тэгээ хойд жилийн хурдан байсан да манай цэглээс хаал төрөөс 2002 онд. Энэ ч ойртдаггүй байсан юм. Тэгээд би тэгээд дэмий бас ярьжлэг бэлтгэл үеж байлаа. Бас яг юм шуусан байлаа. За бараатай бол миний савдаа төрүүлж нартай бол цэглээс хаал төрүүлжлэг тоосон. Маргааш жигтэй наргараа цэглээс хаал төрүүлээд өгдөг. Цавдар азраг хэдэд орох уу? 11 тас. 11. Тэгээ хөлн муудсан шүү дээ. Тэгээ тэрнээс хойш уралдааг болдог. Тэгээ одоо сайхан төлөв гаргасан даа. Би бол одоо
나라 hongorig 가서 잡들어서 허리 알지나 하고 잡들어서가 나온다. 만약 나 어렸을 민이나 주하라기 아임기 아슬랑 알다토이션 발렸지. ternamak uçuşu atar uçuk uçuşu uçuşu 그 어셔도 우츠 그 남의 것도 되게 진짜 어이러서 돈 벌었으니 올. 이 자마수쇼 나도 들으면도 단다 들어서 저기 도시 뒤치는데. 이게 또 막트슬 байна зэрэг. Одоо магтаад чинь арга олохгүй одоо дээл гэж юм л да би мэдээд байгаа юм шиг тийм. Тэгж л байсан да. Бидний нэвтрүүлэг бол 100 жилийн хүрээнд л хийж байгаа нэвтрүүлэг л дээ. Тэгээ яг хөө ингээд 100 жилийн Монголын хурдан морины цуваг ингээд харахад бол одоо Монголын хурдан морины бас голомтч гэж хэлж болохоор галшир удмаас бол одоо Монголын хурдан морины бүр их оройн дээд нь болсон одоо хөлөгч уяаж бүрвжив гэдэг хүний элбэг хээр азраг түүнийхүү Монгол улсын богд хаант Монгол улсын сайд Ван ноён дорж цэрэнгийн хулан хонгор түүнийхүү аг ноён бунцэг намжилын бор азраг гэдэг нэг 3 үеэрээ улсын нааданд азраг төрүүлгсэн тийм одоо айлын араас нь орж байгаа одоо голомтны уяач хүн бол одоо таал юм да одоо тийм ээ. Ингээ би бас түүх харж ирсэн. Уг ноён 80 миллион гарч ойдсон юм билээ. Тэгээ 1930 дохоо ачуугийнхаа азраг төрүүлээд өөрийн бор гэдэг. хэрэг намаа үзүүлсэн байдаг юм билээ. Тэгэхэд 3 үеэр азраг төрийн нааданд азраг төрүүлэхийг тэр үзсэн. За тэгээд би бас 3 үеэр төрийн нааданд азраг төрүүлэхийг бас үзээд байгаа. Дотроо боддгийг. Даавынхаа өрөөгийг төрүүлэхийг үзлээ. Би өөрийнхөө хоёр азрыг төрүүлэхийг үзлээ. Хүүгээ төрүүлэхийг харлаа. Миний хүүч одоо онож төрүүлсэн, уяж төрүүлсэн юм болоод байгаа шүү бас. Энэ савар юм уу да. Солон савдар гэж одоо өөрийнхөө хонгор азрагны одоо өгцгийг нь унж төрүүлж исэн байна. Тэгээ манай хүү одоо бас манлаа уяж болтол ингээд явж байна. Шид алуусууд шид одоо олон мөр хордлуулах юм байгаа. Олон сайхан удантай нууд зүйд хийвч тийм ээ одоо тавьчих. За энэхүү ардын хувьсгалын 93 жилийн үндэсний баяр наадмын адуун сүргийн манлай азрагны уралдааны түрүүч барайныхаа зурхаар орж ирлээ. 1997 оны ардын хувьсгалын 76 жилийн үндэсний баяр наадманд энэ хонгор азрагны ээжийнх нь төрийн түмэн гэхээр тодорч байсан бол 1994 оны ардын хувьсгалын 73 жилийн баяр наадманд эцгийнх нь одоо Цулман Алтар гэдэг азраг төрийн нааданд түрүү магнаа турдаж байсан. За ингээд Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Даваа хүүгийн Баянбатын хавчин 6 настай хонгор азраг ардын хувьсгалын 93 жилийн үндэсний баяр нааданд түрүү магнаа турдаж энэ айл 3 үеэрээ төрийн баяр нааданд азраг төрүүлгэлээ. За хонгор азраг энэ жил 75 номерт ямарчсан юм байна. За энэ жилийн хувьд бол одоо онцгой хурдан байгаа азраг харагдж байна. За ингээд ардын хувьсгалын баяр наадмын азрагны уралдааны аман хүзүүнд Хөвсгөд аймгийн Мөрөн сумын уяаж Болдбаатарын халуун азрагыг Сүхбаатарын аймгийн Эрдэнэ цагаан сумын уяаж Мөн Хэрдэн уяаж аман хүзүүнд уралдуулсан бол Монгол улсын дод мандаа уяаж Сумын сүргийн ан хуйгийн үлсэн Ховд аймгийн Буянт сумын уяаж Тамирын өргөн азан азраг хайргийн 3 турдалаа. Саяд орны сундууга хөрөө азрагны нэвтрүүлгийг хийж яхад бас Монгол улсын манлай байж орны сундуу гэдэг хүн бол улсын нааданд 4 өөр азраг харагдсан хүн юм байна. Бас их ховор амжилт биш үү? Хинти аймгийн галшир сумын Буянт сум шиг ярьдаг. Тэр Монгол Алтар гэдэг хүн 4 азраг харагдсан шүү. Манай Баян цагаан сумын Батуйн гэдэг хүн бас 4 азраг харагдсан. Хоёрыг төрүүлгээд хоёрыг харагдсан. Хөх цав дээр хав хул гэж. Тийм. Тэгээл энэ бас мундаг юм байдаг хаа үзэгт. Таны хүүгийн хонгор азраг бол улсын баяр нааданд одоо 90 жилээр шүтлүүрээ 7 сон тэрнээсээ хойш хязааланд аман хүзүүцсэн соёл азраг үндэсэн байх хавчиг сайхан төрүүлсэн. Ер нь хонгор азраг одоо нэг улсын нааданд нэг төрүүл дөрвч харагдсан болоо 14 оны ардын хувьсгалын 93 жилийн төрүүлж байгаа нэг богинохой хэмжээний бичлэг байдаг нэг тийм нэг сайвар юм шиг алхаад нэг ингээд жолоон хоёр тийшээ ингээд нэг юм мордож байгаа нэг бичлэг байдаг. Тэр жилээр нь ямархан уяатай байсан бэ? Та бас урд нь баатар болцсон байсан. Ер нь нэлээд бас хичээсэн болов уу гэж бодож байна. Энэ их хурдны чинь дээд удам гэвэл тэр өвгөн ноён бүрвжүү тэр галшаар гэдэг ч одоо нэг ёсны одоо Монгол улсын хамгийн том уул Алтай нуруу гэж байна баранта тийм ээ. Тэр нуруу шиг хурдадуутай шүү дээ. Энэ өнөөдөр
Наашаа гарсан болгоно л хордлон цаашаа гарсан л хордлон ерөөсөө энэ бол үнэхээр Монгол улсын тусгай тогтнол байгаад үндэсний хурдан орны уралдаал байх үед бол ерөөсөө энэ бол мөнгөд тусгах газар. Ганц шарихны давал би одоо яг юм ээлжтэй байдаг юм да. 5 хуруу тэгшгүй да. Бас нэг үе жоох ингэж эргээд сэх би дэвсгэр нөгөө юм. Дээрээс нь сүү хийх юм бол мундаг том сүү тэсэвт хнээд шин тийм ээ. Ийм удаа л сандаг да. Та Хонгор Азарга улсын нааданд одоо хамгийн сайн висэн нэг төрөл дөрөв яригдуулахдаа хамгийн сайн висэн мэдээж түрүүсэн жил нь байсан баха. Би бас төр засаг өөрийн садаг адаг хүрхийг үзсэ. Орогныг үзсэн тэр юм. Ер нь мөр таарсан мөр гэдэг дахих галзуу өвч нусдаг юм аа. Дахих галзуу өвч. Энэ бол таарахад хэцүү юм билээ л дээ. Гэтэ энэ бол нэг тийм болсон шүү. Би ер нь жоохон нэг санаанд ордгүй тэр өглөө жоохон дэвдэж ирсэн шүү. Ордод энэ төрүүлч бай санагдаад байдаг. Төрүүлчмээр хэлэхлээр төрийн нааданд чинь дарагдаад байх юм аа. Энэ олон мундаг байж чинь дарагдаад байна шүү дээ. Юм чинь дарагддаг шүү дээ чинь. Төрийн сүлд энэ алтан соёлын өмнө чинь тэр их мөр айхтар төрүүлэн хэцүү гэхдээ залуу байхдаа урдаар нь хэлчихдэг байсан. Тэгээд бол би гэхдээ хэцүү. Одоо сүлдээ залуу гэж хэлээд үдгээс сүлдээ орсон зэрэг хашин суужгүй юм уу? Ухаан суужгүй юм уу? Бодолчгүй юм уу гэдэггүй хамаагүй шүү ярьдаг. Гэхдээ нэг дахих галзуу өвчөд болсон юм аа. Харин бусдын бол айхтар галзуу чадаагүй сайхан бүрэн бүтүүр болтгал байсан. Би өөрийгөө мэдээ. Тэр хойших жилүүд нь хэд айрагдаж аман хүзүүдш айрагдсан. Тэгээд бас одоо эннийхээ хэмжээнд дүйх савьяатай байж чадсангүй эсвэл цаад боломж бас хурдан байв уу? Тийм ээ. Гэхдээ бас дутуу ятай. Дутуу ятай. Манай морийг үйдэг дундгой үеийн дэрийн сумын хүндээ отгоогоос залуус энэ дээр их мундаг хөлбөм гаргаж их үйсэн да. Тий. Ер нь бас манай хөөж өөрөө бас малын зоо хүү юм. Энэ ч одоо бас янз бүрийн яг эдгээр шиг мэрэгчтэй сайхан тэр үедээ бол ер нь бас хэртэйгээр баримааргүй эдгээр шаардлагчууд нь би хоёрлдгийг тий. Хонгор Азарга өөрөө улсын нааданд төрүүлээд одоо нөгөө улсад төрүүлсэн адуунуудын л өртөөчилсөн удмыг өртөөчилж авч явна л да. Тэгээд Хонгор Азаргач бас удамших чанараараа бас сайн гэдгийг нэг харуулчихад байгаа шүү дээ бас тийм ээ. Ер нь тийм байдаг юм байна гэдгийг бол энэ олон хүмүүнд бол бас үзүүлсэн шүү энэ тий. 3 сарын 15-нд цагаан сарын сар гараад Дүнжин гар уралданд 7 сарын 11-нд хуулийнхаа дагуу улсын наадам уралдана гэвэл Азаргыг ер нь хизээнээс нь барьж тавьж идэлж яаж үйдэг юм бэ? Сайхан цан сууглын зэрэг мордож хорой гаргах хэрэгтэй байна. Одоо яг хэвдээ улсуудыг тэжээх юм да. Зүгээр хүчийг хороолгүй тэжээвэл өвчин болно. Хороож тэжээвэл им болж тамир суудаг. Ийм л очтой. Тэжээсэн морийг 7 хоногт 3-4 удаа өлөх хэрэгтэй юм шиг. Тэгвэл бэр суун уудаг. Зүгээр хорой тэжээж гэвэл өөх суугаад одоо айхтргүй байдаг юм очтой. Тий дотроо давхар өөхлөн. Ийм очтой. Манай залуучууд бас зарим дээр нь алдаж байгаа юм уу гэж харагддаг. Тэгээ ер нь сүүлийн залуучууд хэлэхдээ хамгийн нэгдүгürt хамгийн сайн үйдэг хүн морь баг эндүүс байх юм гэлээ. Дараачих нь морины хөл баг авсан байх юм гэлээ. Тэр давхгүй хоёр бол урхан цаанаас өөрсөнд нь хөв байдаг байх ш. Ярьдгийг шүү. Тэгээ нэг бас Хонгор Азаргаас соёолон одоо дааганд нь уралдаагүй үндсэн байх. Соёолон үндсэн байх. Долоотой үндсэн байх. Дээр нь давхар уягаар нэг олон жил уралдсангүй яа Хонгор Азарга. Энэ давхар уягаар уралддаггүй бас нэг өнжөө энэ төр ороод идэх ер нь учир нь юунд байдаг юм бэ? Улсад төрүүлсэн жилд дундгой тавих төрүүлсэн. Яг л хойд ми 7 өнжөөндөө гэдэг. Тэгээд одоо яг энэ сайхан байгаад энэ уралдыг тэгээд дундгой аймагтээс. Тэгээд дундгой аймагчид манайхаас 1971 онд дааг төрүүлгэж яригдуулж байсан. Ихнээс нэмэрч яригдуулж байсан. Тэгээд манай зэрэг алт гэдэг үг бас тэнцээч ор төрүүлгэж байсан юм аа. Говьхтал руу сүлдээ шилжчихсэн юм байсан. Тэгээд яг бас нэг өвдөцсөн сайхан доон дээр ашиж бас нэг байхын зөв юм уу тэгээд доон дээр явагдчихсан.
Та бүхэндээ хүргэж байгаа 16 дахь дугаарын онцлог хүлэг. Монгол улсын мандав яаж Баянбатын наран хонгор азрагны их хонгоргүйг та бүхэн харж байна. Харин энэ удаагийн дугаарын их насны морины онцлог хүлгээр Төвэнгийн сэрэгдэн сумын авдар хангаа нэгдлийн малчин Дамдангийн Аранзал уурал гэж төрийн түмэн гэхэр тодорж байсан хурдан хүлгийн талаар хүргэнэ. Одоо энэ жилийн үеийн анхны хөлс авах гэж байна. Боорсморын унаад хөлс авах гэж байна хүү Цэндбаатар гэдэг 10 настай. Бүхэн өөрийн туршлагатай, морь бүхэн өөрийн онцлогтой байдаг болохоор хоёр уяачны маань ажилт 10 гаруй мөрийн зөрүүтэй явж байна. Зоргон цаг ихэд морьтой уяж, боорол морины хон дэлийг засаж өнгөж асах хийгээд өдөр тийшээ уяа эргүүлэн биш хоолын програм шинжилээ. Дамдангуй Төвэнгийн сэргэлэн сумын харьяат. Ер нь хаагур нутгалж байсан энэ хүний талаар та ер нь мэддэг зүйлээ нэг сайхан нутгийн хүний хувьд манай үзэгчдэд ярьж өгөөч. Дамдангуйч одоо манай сэргэлэнгийн тэр бичим одоо баг гэж баригадын дарга байсан. Гэр нь бол төв дээр байсан. Манай гудамд Цэндбаатар биднээс чинь нэг дөрөл байсан юм л да. Дамдангуй гэрүүдийн хүн чинь аптект ажилладаг. Тэгээ баян төв дээр байдаг. Тэгээ төвөөс гараад Эрдэнэтэнд байгаа нойч юмчд мөр үйдэг байсан. Тэгээд цаг би Эрдэнэтэнд байгаа мөрийг унжсэн болоо тэгэл боорол мөрийг зах зохион л мэдчихэж байгаа юм л та. Ер нь бол Та Эрдэнэтэнд байгаа мөрийг унаад хүүхэд байхдаа ер нь ямар хэмжээлд үзүүлж вэ? Аригдад төрүүлж үү та? Би Эрдэнэтэнд байгаа мөрийг 7 жил унахтаа цагаат рахтаа найрагч тавлсан. Оо за. Хэрвээ нэг хатар авис хязаалан үрээ тэнд гуруулсан. Ийм л амжилттай 7 жил унахад ийм амжилт гаргасан Эрдэнэтэнд байгаа мөртэй. Ер нь таны аав Төвэнгийн сэргэлэн сумын адуучин гомбож юу гэж хүн тухайн үед бол одоо бас сайхан нутаг орныхаа дууг одоо туртгаарч юм уу одоо малдаг ийм хүн байх цаг үед улсын алдарт байж Эрдэнэтэнд дөрж байгаа. Манлаа байж Дамдангуй нар одоо адууга таны аав тавьдаг байсан юм байна шүү дээ. Тий, адууга тавьдаг байсан. Ер нь манай сэргэлэнгийнхэн нэлээд төвийнхэн тавьдаг байсан да. Буурал морь хүрэн азраг хоёр бол одоо Дамдангуйг бол алдаршуулсан уул гарал Завхан аймгийн уугуул хүү юм байна. Тэгээ ер нь буурал морийг одоо ер нь бас одоо таны аав адууг нь малж байхад буурал морь одоо ийд үйдэг л байсан байх. Ер нь яаж үйдэг байсан? Улсын нааданд та ер нь танайхан бас одоо дандаа цуг явж улсын нааданд уралддаг байсан байж тээ. Та уяаных нь онцлогийн талаар нэг байханд л явдаг байсан. Тэр үед чинь тэгээд Эрдэнэтэнд байгаа манай Дамдангуйтай. Тэгээд Дамдангуй буурал морь ч одоо сөрхийг одоо ингээд бодоход их сөрхий тийм их гараагүй тэгшээр мөртийг ханилж уралдаг мөр байсан юм шиг байгаа. Ер нь Цэндбаатар биднээс цуг яваад иргэн тэгэл гараад тэр би Эрдэнэтэнд байгаа буурал мөр сөрхий гараатай мөр байсан. Одоо бодоод хаад тэр гарна тэгээд Цэндбаатарын араас төдөл удалгүй ирэл тэгэл хажуугаар гараад яваад гэдэг л байсан шүү дээ. Дамдангуй буурал мөр ч одоо хин гомбгол авчирсан мөр юм да. Би тэгж одоо 3-т байлуу 4-р ангид байлуу манайхан тахилтад гүөрж ирсэн. Одоо тахилтын өв биш үү? Орсын хайдлаа зөв хайдлын тэнд тэгэхэд гомбгоо авчирчаал. Миний буурал тэг ирж явахдаа навдрын гэрт нэг айл тоос юм байна лээ. Тэгээд тэр нь маргадар нь тэнд гэрийн найран дээр морь уралдаж. Тэгээд Дамдангуй буурал гомбгоо буурал морь айл өгтөрнөөс чи төрүүлсэн байгаа. Тэгээ ирээд л манай чиг говоол гэдэг юм. Ер нь сэргэлэнгийн голдууд говоо гэдэг байсан. Тэгээд говоо та миний буурал морийг та морь үйдгийн чинь гээд. Тэгээ манай чиг аваагүй. Тэгээд манайхаа хад энэ буурал морь тэгээд сүүлийн сөхөөл бүгсийн харалда таашныг ийм цаана. Ясан сүүл ийм урт гээд гомбгоо баян бэн тэгэл өгдөг байсан. Тэгээд тэр намраа яасан чинь гүү тавиас сургууль орсон дараа нь би энэ Дамданд 150 төгрөг өргөчлөө буурал морь. За зарчлаа. Гэт манай эцэгтэй л ярьжсэн би ямар надтай ярих уу. Тэгээ сонсож байхад тэгж Эрдэнэтэнд орж байгаа энэ их нээлдэг.
тийм ус юм чи. Тэгээд энэ тэр намар цагаан сараар одоо шиний хэдэн 3 мөлөө 4 авсан жилээ энэ төөхөмөр болсон. Тэр үуч одоо насгийн том наадам хийдгүй байлаа шүү дээ. Цагаан сарын Тэгээд цагаан сарын шинийн 3-нд хаа шиг санагдаад байна. Тэгээд төөхөмөр болсон. Хөшгөөс эргээл хөшгөөн цаанд манай тэнцэн жангараг ходог гэж үйд одоо чи өөрөө мэдгэнд энэ мотор таадаг. Тэрнээс эргээд энэ зүүн дэлгэрээ ядаг татдаг байсан. Тэгэхэд төрүүлсэн борломорч. Оо зөв. Анх. Тэгээд анхан тэгэл одоо хурдан гэж яхад тэр айлын найран дээр төрүүлээд тэгээ ирж дамдангой дээрж таансараа төрүүлээд тэгээ майгаар төрүүлээд тэгээд улсын наадам төрүүлсэн. Май нэг ингэж дээр үуч одоо 5 сарын 1-нд. Тэгээ 5 сарын 1-нд. Тэр одоо нэг сонь манай анхдугаар 5 жил сонины нэг одоо баяр болсон юм уу да. Энэ баяр магнаг бол байлаад байсан юм байна. За. Байгнагд болчихсон. Тий, баяр магнаг бол одоо санаж л байх хэвээр. Дамдангой бууралд арандал буурлага мордонд нэр өгөөл би одоо тэр гурвуулсан нэг морийн нэр санддаг бай. Ам хөвдөн дээр хэний манай зэрэглэнгийн Батаатай бодгор гамбол дэцгийн нэг хэрмэр ам хөвжүүлээд. Гурвын нөрөөгөө санахгүй дөрөвт нь гिचггүй алгамар дөрвүүлээд. Хэний энэ дөр зугаан буурлаар тавлсан би юу. Тий. Тэгээд энэ дамдангой хэний гिचггүй алгамаранд холч алг энэ дөр зугаан буурлаар торгоо буурал гэдэг. Ингэ бол баяр өнөг бол нэр өгч байсан санагддаг шүү дээ. Тэгээд тэндээс Аранзал буурал гэдэг нэр ихтэй. Тий, ихтэй. Аранзал буурал гэж баяр магнаг бол тэр анх тэр майд төрүүлэхэд нэр өгсөн. Оо зөв. Тий. Тэгээд Аранзал буурал гэдэг тэр одоо 12 мөрийн яахан тэгээд холч алг гэж энэ дөрвүүлсэн гिचггүй алгамаранд өгсөн. Тэр зунаа тэгээд одоо хавар нь ингээд хоёр уралдаад төрүүлчихсэн. Тэр зунаа улсынхан баяр наадам 1967 онд төрүүлсэн юм байна л дээ. Тэр жилээ төрүүлсэн. Тэр жилээр төрүүлсэн. Тэгэхээр одоо Түмний их гээд кино баримтат кино байдаг. Их сайхан тодорхой гарч идэг хандангуй буурлал зурглал анх бараал архаас нэхлээл тийм барих хөржихтэн тэр нэг хүн уургалаад байдаг. Тэр чинь лав хэм байхгүй. Одоо манай зэрэглэнгийн дасдаг шав. Тэр манайхан саахалт манайхан хөндлөн болог гэж юм тэнд үйдэ. Тэнд манайхан энэ 10 дунгуй ламаяга тэрний хоох нь ойрхон саахалт байсан. Тэгээд энэ буурлмаараа ер нь хэдэн сарын хэдний үеэр барьж авсан. Тэгээд ер нь ямар шуух уяатай тэр жил улсын наадамд үе төрүүлвэ ер нь. Дамдангой чи ер нь бол тэгээд өөрөө ч нөгөө оргидын дараа хөдөөгөр явдаг юм аа тэгээд ирээл ер нь их тийм айхтар тийм ширээ ажил хийж байгаа шиг санагдаад тийм буурлмаараа. Ер нь бол өөрөө өвдмөр аваад тэжээгээд унаад байдаг гэсэн. Тэсэрэн ч одоо манай голын цаана байлаа шүү дээ. Тэгэхэд тэрлүүч нь ер нь голдууд буурлмартайгаа ажилдаа яваад байдаг гэсэн. Оо зөв өөрөө унаад. Өөрөө унаад. Тийм л юм байгаа юм. 67 оны тэр үед Дамдангуй хүрээ зэрэг буурлмаар тэжээдэг байсан юм шиг байна тийм ээ. Ямар ч хэлсэн буурлмаараа бол тэжээж ойж байсан. За. Өөрөө бол тариаврын дараа тэрлүү явахтаа дандаа юу гэрээсээ явахтаа буурлмартайгаа ажилд яваад байдаг байсан шүү дээ. Тэгээд одоо бодвол тэр онд эвлүүлжид байж л дээ тэр хүн. Тийм байна. Хаврал ажлыг хийгээд онгойлгож байсан уу тийм. Төвэнгийн сэргэлэн сумын харьяат Монгол улсын манлайш Дамдангийн Аранзал буурлмаар 1967 оны ардын хувьсгалын 46 жилийн ойд 285 их насны мордоос дөрөв магнай турдалж төрийн түмэн гэхээр тодорсон бол 1968 оны ардын хувьсгалын 47 жилийн ойд 353 их насны мордоос төрүүлэн ирсэн боловч ард нь ирсэн Төвэнгийн Борнуур сумын уяач Пүрвживийн хүүхэдгүй хүрэн морийг урагшлуулж буурлмаар аман хүзүүнд баригдсан. 1969 оны ардын хувьсгалын 48 жилийн оюун хоёр наадамд 6 турдалсан бол 1970 оны ардын хувьсгалын 49 жилийн оюун улсын хоёр наадамд 13-т 1971 оны ардын хувьсгалын 90 алдар 50 жилийн оюун хоёр наадамд 525 их насны мөр дурлдаж буурлмаар айргийн 5 турдалжээ. Инхүү төрүүлсэн хоёр наадамд нэг төрүүлж нэг аман хүзүүдэж нэг айргасны зэрэгцээ. Нэг удаа 6 турдалсан алдар турдан үлгээ. Төрүүлдэг жил нь ирээд та ер нь танайхан цуг сунгаж жил байсан байх. Сунгаанд хэдээрээс яадаг гэдэг байсан. Ер нь наадмын өмнөх явц ер нь ямар шүү. Тэг ер нь тэгээд яг чинь сунгаанд цугл явна да манайх чинь өндөр даван сунгдаг байсан юм чинь. Тэгээд өндөр даван сунгах чи ер нь нэг актер гарахгүй хэрнээ тэгээд 10 дараа гараал тэгээд их морьтой хайналддаг мөр байсан юм дээрээс.
одоо чимэртэн нэг хандаад нэг уралцаж энэ төр яадаг үстэй цуг. Тэгэхгүй тэгэл ерөнхийдөө жоох яваад тэгэл гараа явчихдаг. Тийм л мөр байсан. Одоо Дамнангуй буурлын морины удам хөгжлийн талаар бол яг хүмүүс бас их олон сурвалжтай тийм түүх ярьдаг л да. Тэгэд өөрийнх нь нэг сайхан нэвтрүүлэг байдаг. Одоо үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэг байдаг. Дамнангуй миний буурлмор бол Төвөмгийн Баянбараад сумын Далайн дамбий гэдэг хүний унгамороо гэж ярьсан байдаг юм байна. Тэгээ яг одоо Баянбараатын Ахмад Уяач тэгээд энэ Дундгуй аймгийн Дэрэн сумын Дунжувын жал гэдэг 1934 онд төрсөн нэг буурал байдаг юм байна л да. Тэгээ яг нарийн удам ухшлыг нь ярихлаар одоо Төвөмгийн Баян үнжүүлийн тэр улсын алдарт байж балбарын сандаг дөрж байна тэр ярьж байгаагаар бол Дэрэн сумын Дундгуй аймгийн Дэрэн сумын Майвэрийн гал гэдэг хүний унгамор юм байна. За. Тий. Тэгтээ яг Майвэрийн гал гэдэг хүний унгамор боловч Галгуй гэдэг хүн бол одоо манай Төвөмгийн Баян цагаан сумын баруун уртал Дэрэнгийн зүү хойтал онгоны ингэрээр нутгалдаг байсан. Хүүн галын нэмдэрж гээд одоо улсад Балургаан буурлын морийг 2 унж аман хүзүүж байсан хүн байдаг. Тэгээ тэр Майвэрийн гал гэдэг хүн Дундгуй аймгийн өндөр шил сумаас Цагаангүү очсон юм байна. Тэгээ Цагаангүүг ирэхэд гидсэндээ хээлтэй ирээд тэгээд буурлын мор гидсэндээ ихийнхээ гидсэнд ирээд Майвэрийн гал гэдэг хүний атуун сүрэг тэмцсэн. Тэгээ яг одоо тэр төмний их хөдгээ баримт кинон дээр гардаг л да зөв талынхаа гуйн дээр тааж харж ил байсан байх юм сүнтэй юм хөвчтэй сарын том тамга харагдаж байна. Тамаа мэлэн. Тий. Тэр бол Дундгуй аймгийн Дэрэн сумын Майвэрийн гал гэдэг хүний унган тамга юм байна. Яг гидсэндээ ирсэн унаг тэгээ гарангууд нь одоо өөрийнхөө тамгаар тамгалаад тэгээд гал гэдэг хүн Дундгуй аймгийн Дэрэн сумын адуучин Сүрья гэдэг хүнээр адуугаа маллуулад нэг жил адууны хөлсөнд одоо тухай цалин авах юм уу адуу авах юм уу гэсэн тэгээд одоо бодвол тухай адуулаг гэжсэн да ерөн дээр тийм ээ. Тэгээд буурлын морийг өгсөн юм байна соёолын мор. Тэгээ 1961 оны соёолын мор юм байна. За. Тэгээ Сүрья гэдэг хүн нь болохоор Төв аймгийн Баян үнжүүсмээ Эренцэн дөрж гэдэг хүнтэй одоо тухайд одоо даалуу их тавьдаг байсан да манай Төв аймгийн урдлын сум дээр тэгэл уяачд их даалуу тоглодог байсан тэр үед Сүрья гэдэг хүн Эренцэн дөрж гэж Баян үнжүүлийн хүнтэй даалуу тавиад 70 нөмрөд буурлмор алдчихсан юм байна соёолын жил. Тэгээ Эренцэн дөрж гэдэг хүнд очиод байж байсан 1961 онд одоо уул гарлуул Төв аймгийн Баян цагаан сумын хүн баг. Одоо тухайд Баян үнжүүлд байсан баг. Тэр Буурланжоо гэдэг хүн. Буурланжоо гэдэг хүн бурхан болоод тэр хүнийг хөдөө нутаглуулах гээд аваад явахад нь Төв аймгийн Баян үнжүүлийн хазгар хэмбэдэ гэж хэмчвш гэдэг хүн байсан. Утгийнхан бол хэмбэдэ гэж дууддаг. Тэгээ одоо тэр хүнийг хөдөө нутаглуулахад их тогтой томоотой хүн одоо тэмээг нь хөдөлж явдаг. Тэгээ тэмээн дээр очиж авч нутаглуулдаг тийм цаг үед тэр хазгар хэмбэдэ гэдэг хүн тэмээг нь хөдөлж яваад тэгээд тэр чи одоо нэгэсэндээ буйны үйл ажиллагаанд одоо зан уйлд оролцсон нутгийн сайхан хүндтэй хүн гээд одоо хүн нэг адуу өгдөг байсан юм байна. За. Тэгэхэд буурлын морийг бол одоо тэр хазгар хэмдэ гэдэг хүн тэмээ хөтлөж явуулсан хүн тавьсахт одоо хөтлөж явсан гээд өгсөн юм байна. За тэгээ хэмдэ гэдэг хүнийх нь одоо хүн дасцүг гэж байдаг тийм ээ. Монголда дасцүг гэж одоо танаа сэргэлэн суманд сүлдээ байсан бол. Тийм Монголд одоо нас болсон манай гудамд байдаг өвгөн байна да. Тий бурхан болцсон баг тийм ээ. Тий. Одоо нөгөө хэний Чөлөөтэй чинь нөгөө хэм мандах нарангийн хадам аавын аав нь. Тий хадам аав нь. Гавья тамирчин мандах нарангийн хадмынх нь аав нь. Аав нь тий Монголд дэрчдэг. Тэр хүнд тэгээд яг хоо тэр хэмбэдтэй гэдэг хүн бол тэр хүнд өгсөн юм байна. Буурлмороо. Тэгсэн Дасцүг гэдэг хүн бол унж яваад уршаа тэмээний ярилд унж яваад Төв аймгийн Баян цагаан сумаар очиод улсын алдарт үеч мөржүүн тожил гэдэг айл байхад хөтлөөсний завод гэдэг газар байхад нь очиод тэгээд тэр хоёр бас даалуу тавьсан юм шиг байна. За. Тэгээ яг мөрөд нь тожилгоод нэг 10-аад адуу чалтцсан юм уу бас нэг тийм мэдээлэл мартчихтай. Тэгээ тожилгоон төрсөн ах алдартай хурдмөр шинжээч Нүдэн бат гэж хүн мөржүүн бат гэдэг хүн чи одоо энэ хүнээс ингэж даалуу нэмэр ийм олон адуу аваад яах вэ? Чи энэ хөдөлж яваа буурлморыг ав. Энэ саймар байна, энэ хурдмор байна гэдэг. Тэгээ буурлморыг авахгуулаад өнөө хэдэн адууны хооронд буурлморыг авахгуулаа байж байсан чинь тожилгоо ажил хийгээл уйдаг болоод ажил хийгээл байсан. Тэгээ Монголын бас алдартай сайн уяач л да. Тий. Тэгээ ажил хийж исэн буурлмор ерөөсө тавар цаглаал тэгээд үүдэг байсан мар юм. Тэгсэн төрсөн ахыгаа уваа гэдэг байсан. Уваа одоо таны хурдан гэж авчихсан буурлмор чи нэгч сүрхийгүүл юм байна. Энэ тавар цаглаад л байхаа явахгүй юм байна гэсэн байсан. Наач хурдан болно л гэдээсэн. Тэгээд тожилгоо гэдэг хүн авч өөр дээрээ байлгаж бат Төв аймгийн сэргэлэн сумын Гомбо гэдэг хүн. Борохоо Гомбо. Борохоо Гомбо гэж танаа нутгийнхан яриад. Тэр хүн даалууны мөрөд буцаагаад алдчихсан.
За тэгээд одоо таны ярьсан сая тэр гомб гэдэг хүн авчираад байхад нь 150 төгрөгөөр 150 дамдунгаа авсан. Тэгэхээр одоо Монголын хурдан морины домог түүхэнд одоо миний мэдж байгаагаар нэг 6 эзэн дамжсан 2хан төмөн их байд. Одоогийнхоор яг мэдж байгаа. Ононгуйн авраг хайр гэдэг улсын 80 жил түрүүсээ хэрмэр бол нэг 6 эзэн дамжсан юм шиг байна. Тэгээд Дамнангуйн буурлмаар нэг 6 эзэн дамжсан юм шиг байна. За тэгээд буурлмаар 67 онд улсад төрүүлээ 68 онд төрүүлсэн боловч ард нь байсан Борнуурын пүрвжийн хөрөнгө Хүүхдгүмэрийг урагшлуулсан. тэгсэн хүүхдгүмэрийг урагшлуулсан. Тухайн үеийн одоо ямар дүрм үйлчилсэн юм. Тийм л хүүхдгүмэрийг урагшлуулдаг байсан. Одоо бол ухраадаг болчиход байгаа. Тэгээ одоо ухаадаг болчиход байгаа. Тухайн үед бол яг номоор улсын нааданд 2 төрүүлсэн байна. 2 төрүүлсэн байна уу? Жил дараа 2 төрүүлсэн байна. Нодмингийн өнөөдөр нэг уяндан 2 алтан медаль авч ирсэн энэ авзарга ихнээс 2 өнөөдөр ямархан янзтай наадахыг дамжин уяачийн чадвар нь шийдчихтэй. Өнөөдөр яаж уралдах тухай аавынхан хамгийн нандин захиаг авсан бяцхан хүү уралдааныхан дөрөөнд гарлаа. Бандагч уяа чичигсэн бас хүүдээ хамгийн сүүлчийн чухал заалтан өгсөн. Улсын наадмын талбарт уралдаж сурсан энэ морид одоо юу болох гэж байгааг өөрсдийнх зөнгөөр мэдчихэж байдаг бололтой. Өнөөдрийн төмнийхийн тухай хурд шинжээчид маань ярьсаар маргасаар л байна. Их насны морь дэргэлтийн газар хүртэл 30 км газрыг дунд хурдаар дуулж, эргээд тэр газраа дээд хурдаар уралдан бүгд 60 км газар хүч хурдаан сордог. Одоо их наадмын уралдааныг дагаа хамгийн хариуцлагатай үе болж байна. Марины хүч чадвартай айдсын даваандагур буурлмаар 2 дахь шилжээ. Айдсын ард буурлмаарыг цэдмийн урдан морины гэж илгээ ширүүл байна. Зэмдэж ахиж гарлаа. Бормор гэж урдан чигсэн газрын хол гарсан буурдаг үйлсэгч амаргүй дээ. Марины хошоотон гуудаж өндөгдөж эхэллээ. Баряны газар ирэхэд боордмор дээн хүрмөр хүүхдгүүгээр уралдаж ирлээ. Хүүхдгүүмэр хэдий хөнгөн боловч хурдан буурал аргагүй л сугарлаа. Буурал төрүүлээ. Дамдунгуйн буурлмыг анхны жил Адраг морь хоёрын төрүүлсэн жилийн хөдөөжихөн дээдээс нэг 2 оюутан ирж байсан юм аа. За. Тэр хоёр л одоо энэ уяа хоцойлгын талаар ном бичсэн нэг гэж байгаа юм гинэл гэж байсан. Тэгээд одоо бичсэн юм уу одоо мэдгүй. Тэр нэг хоёр залуу ирж ирсэн. Улсын нааданд нэг өдөр азраг мор төрүүлсэн цөөх үе чи нэг. Тийм баха. Одоо энэ дэлгэсэн дээр хүрээ азраг буурлмаар хоёрыг төрүүлдэг жил нь хөтлөөд явж байгаа. Хөтлөө явж байна. Тийм зураг. Дамдунгуй тийм. Та одоо яг хуу ер нь бол яг хуу бид бол одоо ямар харсан биш буурлмаарыг зүгээр ингээ бичлэгийг харж явахад л их сайхан тийм тойр сайхан одоо тийм мөр үү. Таны нүдээр нь харж байсан хүний хувьд ер нь буурлмаар ер нь ямар шуухан мөр вэ? Буурлмаар ер нь тийм янхагардуухан ястай болох сайхан мөр шүү. Одоо мөр хавьдсан цагт бол ер нь буурлмаар шиг мөр ер нь за одоо эрлил мөр бол байх л да. Цэвэр Монгол мөр бол буурлмаар шиг мөр ер нь зурагтаар харж явахад муу аймгийн наадамд тийм их мөр ер нь мордохгүй байгаа шүү. Тэгэхээр 60-70 онуудад ер нь яаж уралдсны та сонсож байна? Сонсоогүй. Би ч тэгэхэд мөрнөөс хүндэтсэн байсан. Тэгээ ер нь Цэнтбаатар чинь тэгээд энэ морноос хүндэттэй гэж байсан баг шүү Дамдунгуй.
Зэнбаатар аав намайг одоо хүндлэгээд би энэ жил унчмаар байх ингээл тэгдэг л байсан дээ. 71 онд улс хурлын 50 жилийн өгөр өнөө цуутай хурдан мөрдтэй чи бас л уралдаад ажилласан. Уралдаад аригдсан мэт. Таны аав одоо гомжуу гэдэг хүн дээр адуугаа маллуулж байсан дамдунгаа ер нь одоо дээхэн үеийн үеачдууд бол манай нутагт бол одоо уйдаг азраг мөрдөн дээр за чи миний азраг мөр хоёр дээр нэг өвөл одоо тэгж мордоор ингэж мордоо чи гэдэг юм нэг тийм захаастай л байдаг байсан юм шиг байна. Таны аав ер нь ярьдаг байв тэр талаар? Ер нь бол дамдун манай эцэг чинь тэр хүний тавил мөрөнд хүрдэг хүн биш. Гэж ярьдээ одоо энэ улсууд одоо энэ төрөө сайн мэдэн дээ. Одоо ч мэддэг хүн одоо маргад онол байх шиг байна да манай эцгийг одоо хариулж ясныг. Тэгээд дамдунгаа бол ер нь тэгээд намраагаад өвлийн хэрээр борлоор аваавчдаг гэж. Авцраад өгөөрэй гэдэг манай эцэг авцраад өгдөг тэгээл өөр дээр байлгаж байгаа л ажилдаа л унж яваад идэг байсан шүү дээ. Одоо бодвол тэр одоо хаварлаад тагтуулаад явсан хүн байна л да. Тэрнээс хойш ер нь зүгээр яг би танаас бас нэг юм асуухад одоо ингээд хаврын сар гараад ер нь монголчууд ер нь морь уралддаг л да. Ягаад гэвэл өвлийг үнтэй давлаа тийм ээ. Одоо өрн хавар боллоо гэх. Сүүлийн үед одоо зүгээр миний дотоод зүгээр хувь хүний бодлоор гэхээр дээхэн үеч одоо нэг 3 сарын сүүлээр 4 сар гээл цагаан сар болдог байсан юм шиг санагдаад байдгийн. Тэгэхээр одоо сүүлийн үед одоо бол 2 сарын ихээр л дандаа цагаан сар болоод байх нь. Тэгээд бас гадаа хөтний ясч буураг байхад морирлаа л хий. Ер нь монголчууд уламжлалаараа хавар тэргүүн сар гараад өвөнтэй өвлийг мэдсэйхэн давлаа гэд морь уралдаг байсан. Манай энэ чинь уралдаг шүү дээ. Хэдэн морь аюун одоо нэг шиг олон морь биш. Цөөхөө морьд уралдаг байсан шүү дээ. Цуутай том наадгүй болдгоо ч гэсэн малчдаар өрнө хоорондоо ягаад одоо ямар ч байшаатай байсан тэгэл 10 дэгрэг цуглуулаад тэгэл уралдаг байсан шүү дээ. Ер нь би бол одоо жин энэ төмөрийг нөх тэр голдууд өвлмөр бас цагаан сар. Энэ төмөрч баянга морь жижиг ачаанд байдаг юм байхгүй юу. Хавар магдгүй тэгээд хавар уралдсан морьд зунаа өнгөрөхөө бэлэн байдаг ч юм уу тийм байдаг байсан бахал да. Тий одоо бол тэгэл тийм байна л да. Тан тэгдэг шүү дээ. Ер нь бол морийг эдэлж явах хэрэгтэй гэж. Манай чинь гайгүй хөрмөр байсан. За. Зэн зэмцээ хөрөн гэж. Хандгай хөрмөргөө ус. Тий. Тэр чинь он дээр манайх тэгэхэд он дадуугаа тавьдаг байсан. Манай одоо хариулах болчиход. Тэгэхэд он дээр хоёр харигдахдаа он дээр орсон жилээр л зун харигддаг байсан шүү. Тэгэхээр он бол унж ийсэн байна. Зөв хөдөлж ийсэн хүн баандаа он. Ямар ч байсан тий. За бид та бүхэндээ ардын хувьслын 100 жилийн ой зориулан хийж бүтээж байгаа одоо 100-ны хөлгөөд суврал нэвтрүүлгийнхээ 16 дахь дугаарыг инхүү хүргэлээ. Тэгээ Монгол төрийн их баяр наадамд энэ цаг үед идэрхэн ордолж 2000-аад оны одоо 10 жил өнгөрөөд 2012 оноос эхлээд улсын баяр наадамд төрүүлж яригдсан наран хонгор гэж алдартай хурдан азраг. За мөн 1960-аад оны сүүлд 70-аад оны ихэнх үеийг одоо дамнан хурдалсан Монгол улсын манлавьяач Ланаажвын дамдангийн одоо хурдан буурал морины талаар та бүхэндээ хууч дэлгэлээ. Ингээд бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.